Ханд эмгэн зүүднээсээ арай ядан сэрлээ. Айл цагт талиж одсон хадам хөгшин дэндв түүний зүүдэнд орж нэг л зэмлэнгүй бас царайжилсан үдээр ширтэн. Тэрээр гартаа нэгэн өгөрч хандсан бор тагш барьсан агаад нэг ч үг дуурахгүйч хандаас юу ч юм нэгсэн харцаар цоо ширтэн. Өвгний харц яг л хандыг шөвдөх мэт бүр хурц болох тэр агшинд ханд эмгэн сэржээ. Эмгэн босч цайван даачанж гэр зүрийн аахар шахар зүйл эмхлэн хэсэг хугацаа өнгөрсөн ч нөгөө зүүд байнга бодогдоод салж өгсөнгүй. Дотроо зайл хуул надаас буян нэгсэн юм байх та гэж бодоод цайныхаа дээжийг бурхамдаа өргөөд уян болохтэй гэж үгэлсээр зул өргөлөө. Гэсэн хэдий ч санаа нэг л амарсангүй. Айл хагас зууны тэртээ өнгөрсөн хөгшнийг ингэтлэн тодор зүүдлэнэ гэж байх уу? Гэнэт ханд эмгэн үгүй ингэхэд нэрээ нөгөөхөө байгаа билүү? Ойрд үдсэнгүй гэж ганцаар амандаа үгэлсээр босч жижиг өргөнд орлоо. Түүнтэй зэрэгцэн айл эрт урдын нэгэн дурсамж ханд эмгэний нүдний өмнөр хөврлөө. Тэгэхэд ханд дөнгөжил 40 гарсан залуухан бүсгүй байж одог бодоход. Хадам эцэг дэндүү хөгшний бие чилэрхэд хагас жилийн нүр үзэж байсан цаг. Ханда дэндвийн бэр болж баг хүү содномтой хурмаа хийсэн цагаас тэр хоёр хот суурин бараацсан болохоор өвчтэй байгаа хөгшнийг хаяадаа л нэг ажлын зав цагаар очиж эргэнэ. Зуны ихэнх сарын тэр нэгэн өдөр дэндүү хөгшин тэр хоёрын цугтаа эрхийг бүр аминчлан гуйж айл сахалтын хүнээр хэл явуулсан байлаа. Ханд содном хоёрч сандачсаар замын унаанд дайгдан явж очлоо. Дэндүү хөгшин сүүлийн 6 сар хэвтэрт байсан болохоор биеийн тамир нь барагдаж цонхийн хорчиж аймаг олон хаа байна гэлтэй. Хүүхдүүд ирлээ хөгшөөм гэх эмгэнийхээ дунаар тэрээр хаг санаатай нүдэ арай ядан нээж галгүй болсон цэнхэр нүдээр тэднийг ширтэн. Уг нь тэр хоёр хөгшнийг дөнгөж 2-7 хоногийн өмнө л эргээд явсан ч ийм хурдан ингэтлээ дордно гэж бодсонгүй. Дэндүү хөгшин ясаар сулсан тамиргүй гараараа эмгэн рүүгээ дохиж цээжин тус газраа юу ч юм тэмтэрч байснаа нэгэн түлхүүр гарган сар байлаа. Энэ түлхүүр бол өвгний өөрийнх нь өмчний бор авдрын түлхүүр гэдгийг ханд төвөггүй танилаа. Анх эднийд бэр болж ирэхдээ ханд хадам аавынхаа өөрийн гэсэн тусгай авдартайг мэдээд баггүй гайхаж билээ. Өвгний тэр авдранд чухам юу байдгийг бараг эмгэнэнч мэдэхгүй байцгэмээр. Дэндүү өвгөн түлхүүрээ хүзүүнээсээ салгана гэж байхгүй. Одоо хүртэл зүүгээд ухшихсан байж шүү зайлвал гэж ханд бодоод саваагүй бодлоос өөрөө эмэлээ. Дэндүү түлхүүрээ эмгэндээ өгөөд миний номын ховцыг гаргаад салхинд тавиадал гэж үг бүрээ зүүн арай ядан хэлгэж. Хадам ээж нь баруун талд байх өвгнийхөө бор авдрыг уудлан нэгэн баадантай зүйл задлан шар улаан алгалсан орхимж бас ламдэл малгай сэлт гаргаж ирээд. Хөөе энэгээр одоо яадаг байна да гэж амандаа өглөх боловч хөөрхий хөгшнийх нь сүүлчийнч байж мэдэх гуйлт болохоор яаж чадсангүй. Тэд цай цүй болж хоол идэж
Хариу бүрий болохын алдад өрхөө бүтээн өвгний гуйснаар лам дээлийн түүнд өмсгөн өндийлгэн суулгалаа. Өвгөн мөн л эмгэн рүүгээ дохиж авдрын хамгийн дээд талын тавиур дээрээс нөгөө судар аваад өгөө гэлээ. Эмгэн үг дуугүй хэлснээр нь хийхийг бодоход тэр судрыг бас мэддэг болтой. Эмгэн Зулбадраас нь өрх битүү гэрээг овоо гэрэлтүүлнэ. Зулын гэрэлд дэндүү хөгшний ясан цөнх гэрцараа шаргалтан овоо өнгөрчээ. Бас өдрийнхийг бодвол нүд нь арай сэргэж галт хайж болсон юм шиг. Өвгөн судраа толгойндоо хүргэж адис аваад ханд содном хоёрт мөн адис хүртээлээ. Тэгээд судраа өмнөө дэлгээд хөх төхөж байгаа хүнээс гарамгүй ёр булсын баригл унзад хоолоогоор намуухан дүнгнүүлэн уншиж хэллээ. Тэгэхэд ханд бүр мэл гайхаж сэл хөхрлөө. Өвгдөө цөөтэй хаяа нэг ам нэгтэй хідэн малаал ярьцуу хадам аавыгаа гинт ингэж сүр хүчтэй ламгой болно гэж ханд яаж санах вэ? Тэгээд чи шашин шүтлэг юм хаалттай тэр үед өвгөн дэндэ бүхэл өөр ингэж ном судар унших хүн өдрийн од мэт байсан цаг. Судраа нилээн удаан бараг 1 цаг хэртэ уншиж дуусаад өвгөн ханд содном хоёрт хандан "За хүүхдүүд минь, энэ манай удмын хүнтэй судраа. Өвгөн би энэ судрын тахилч байлаа. Одоо миний хүүхдүүд энийг авдаа. Энэ бол манай удмын 8 үе дамжуулан хадгалж ирсэн судар. Бидний нутаг усанд үлдэж удам дамжин хадгалагдах учиртай дээ." Тэгээд дэндүү өвгөн хандад хандан "Охин минь, би чамайг судрыг өмд гуталтайгаа холчихгүй хүн гэж мэдэх болохоор танайд өгч байгаа юм шүү" гэлээ. Тэгтэл сая ханд чухам яагаад хадам эцэг нь хайш яаш их нэртэй том хүүдээ юм биш баг хүү содномын судраа дамжуулж байгаагийн учрыг ухлаа. Өвгөн үгээ цааш үргэлжлүүлэн "Харин та хоёр хүүхдүүдтэй өгтөө хэнд нөхөө сайн бодоорой" гэж ихэд нухацтайгаар хүч гарган хэллээ. Дэндүү өвгөн угийн дуу цөөтэй дээрээс нь сулдаж ядарсан болохоор энээс олон зүйл хэлсэнгүй. Хадам эцэг нь тэр шөндөө бурхан болж билээ. Ханд эмгэн маажган сар явж жижиг өрөөнийхөө буланд байх сервант гэж заншсан шүүгээг удлан нөгөө улаан баримтагтай судраа ирлээ. Харин судар байдаг газараа байсангүй. Эмгэн шүүгэн дхийг бүр урвуулж хөрвүүлэн хайсан ч олсонгүй. Бурхан минь саяхан л үзэхэд байсан юмсан гэж эмгэн аман давглана. Цааж зурган эвдрээгүй бодоход өөрийн л хүн авсан байлтай. Гэсэн ч эмгэн тайвширсангүй. Зүрхэн бал дэлсэн. Дэндүү хөгшин зүүдэнд нь орж юу ч юм нэхэд байсан нь тодорхой боллоо. Гэнэт ханд эмгэн нэг удаа хүүдээ судраан үзүүлж "Энэ чамд л очих байх даа" гэж байснаа нэхэн саналаа. Эмгэн хүү рүүгэн утас зохиж ороо ажиллаа тараад ирэхийг амжилан гуйлаа.
Өдөржин дэнсэлж догдолсон ханд хөгшин хүүгээ нилээн ороо ирэхэд тэсч ядсанда хаалга руугаа гүйх шахам явж хүрлээ. Хүү нь айхалж өвхөлсаар "Кэн харутаа гээ. Ээж, манай тийшээ нүүл яасан юм?" гэсээр босон сум явдаг зангаараа том өрөө ондочныг орон гал тогоо ондочныг орон дэвдэгнэн. Арай гэж нэг юм галын өрөөний ширээнд сууж тухлах хаястай болж цай очлох хүүдэн ханда. "Миний хөө, нөгөө өвөөгийнхөө улаан баримтагтай би чамд үзүүлж байсан та. Тэр судрыг авсан уу?" гэж сая л нэг юм асуула. Хүн тэгсэн би авсан." Ханда заашгүй мэн гэж. "Ээжийн алга болчихж гэж бүр өвхтлээ айлаа шүү. Миний хүүд байгаа бол яах вэ гэд үгээс уншруулан. "Уулын ээж нь танайд тэр хүндтэй судрыг бас өдөр судар харж байгаад яс төртэй өгөөл гэж хадгалаад байсан юм гэлээ. Хүү "Ээж, санаа зовлтгүй. Өвөгийн тэр сударч харин овоо үнтэй идвэн лээ шүү" гэлээ. Гэнэт хан дэмгэний дотор сэр хийж "Гүй, миний хүү арай" гэд хүүрүүгээ харвал хүүгийнх нь нүд гүйлгэнэн нөгөө судар авсан сервантнаас багтаа чихэр хулгайлж идэхдээ хулган ижир үгээ хардаг харцаар хараад нүүр бурууллаа. Тэгснэ хүн "Ээж, өвөгийн судрыг эхнэр бит хоёр зарчихсан гэж танд хэлээгүй юу? Хуучны эд зүйл цуглуулдаг гэд нэг хуучаа сонирхоод бахарна өгч гисэн. Тэр хуучаа бүр газар дээр нь 100,000 ногоон төлж өгөөд авсан" гэж ихэд бахталтайгаар яриад нүд нь гялцлаа. "Тэгээд л бид чинь энэ одоо унаад байгаа хар жипээ авч бас байраа томрууллаа шүү дээ" гэж хээв нэг хүүрнлээ. Эмэгний дотор харан хуйлж түүнээс цааш хүүгээ юу ярьсныг ухаарсангүй. Цээжин тус газрын хөндөөрлөгтэй зэрэгцэн хадам хөгшний "Харин хэндэн өхөө сайн бодоорой" гэсэн үг тархин дундуур нь татаад авах шиг боллоо. Хөөрхий эмгэн амьсгалан давчдан мөрч гунлаа. Яг энэ цаг мөчид дэндүү өвгний 8 үе дамжуулан дахин дээдлж ирсэн удмын судар аль хэдийн Монгол нутгаас гарч Шанхай хотын хуучин эд зүйл цуглуулдаг их гарын 8-ачны гарт ороод байлаа. Шүр суудар чимэглэн бүр тусгай аргаар 9 эрднийг уусгаж бэх болгон туйргсан халахын үйзэн вангийн удмын судрыг хитгэн зоосоор өөрийн болгож чадсандаа ноён лий тун сэтгэл хангалуун зогсно. Ноён лий дэндүү хөгшний судрыг тусгайлан хийлгсэн шилэн хоргонд залж харт салгалгүй шунаг ногоон нүдэрээ бахархалтайгаар ширтэн. Ийм хосгүй сайхан урлагийн бүтээл түүхийн дурсгалыг үнэлж мэдэхгүй нүүдэлчин омгийн мунхаг хүмүүсийг тэр дотроо өрөвдөн хөх хинээд нь хүрч байлаа.